энэ ингээ харагдаж байна. За ингээ усанд нь бол 100 сая төгрөг байгаа. Пивэнд нь пив сонгох юм бол ямар нэг юм байхгүй. За ингээ ямар ч байсан хүмүүстэй уулзъя. Ер нь бол сая энд нэлээдгүй олон хүмүүс байсан. Тэгээд шингэлжлээ тэгэхээр жоох юм шатлаа. Сайн байна уу? Та энэ хоёр аль нэг нь аваач. Танд аль нь хэрэгтэй? Оо, ямар гоё юм бэ. За, та ингээд 100 сая төгрөгтэй болчихлоо шүү дээ. Би энэ усан дээр ингээд 100 сая төгрөг гэдэгсэн байхгүй. Яагаад усыг сонгох болсон бэ? Гэхдээ нэгт би өөрөө юу яддаг вэ? Алкогол хэрэглэдэг юм уу? Тий. Ерөөсөө урд нь бол хэрэглэдэг байсан. Аа. Тэгээд энийг болоод энэс бүр гарцсан. Хэдэн жилийн өмнө гарсан ба ер нь? Гараад би одоо нэг 2 жил болж байна. 2 жилээ? Тий. Аха. Одоо тэгээд залуучуудтай хэлэх юм юу байна? Дүүн яг юм яг сонголттой зүйл хийж байгаа байхгүй юу? Одоо яг өнөөдөр нэгэнт ингээ халуун байсан те. Тэгээд дээрэс нь аль нэг энэ ус болон энэ пивний сурталчилгаа хийх гэсэнгүү, маркетинг хийх гэсэнгүү зүгээр л ер нь одоо энэ залуучууд маань аль зүйлийг нь сонгож байна те. Одоо ингээ хүмүүсээ яг яриад байгаа шиг ингээ те гадуур аригталтах байна. Одоо ингээ буруу зүйлийг нь сонгож байна гэдэг нь яг үнэн юм уу? Боди тандрал дээр юу юм бэ гэдэг талаар нь ийм бяцхан ийм фэйсбүүк дээр ийм контент хийж байгаа. Би бас их олон жил архи уулзсан. Тэгж байгаа тэгээ би одоо энэ архинаас болж байгаа. Энэ архи л эрдээс намайг сүйдчихсэн. Одоо энэ алкогольны төлөв юм ерөөсөө огт хэрэглэдэггүй юу? Тий, одоо бол эрдээс огт хэрэглэхгүй. Оо за. Ямар гоё. Ингэж байгаа юм. Залуучуудаа уриалах нь бол одоо архитарс бити яваараа тий. Тэгээд энэс гарч болдгийн шүү. Гарч болдгийн. Яг хүн өөрөө ингээл хүсэл зориул энэ архийг хэрэглэхэ болж байгаа. Энд л намайг ингээд сүйдэж байна. Миний амьдралыг уруу татж байгаа зүйл энэ шүү гэдгийг л хүн яг ойлгоод яг өөрт яг тийм ухаан ороод ирчихэл юм бол тэгэл энэ архинаас гарч болдог. Ийм зүйл шүү. Тийм болохоос энэ архинаас бүгдээрээ гараарай. За би танд мөнгө өгье. За ингээд 100 сая төгрөг бэлтгэсэн явж байгаа. За камер эргүүлчихэ. За ингээд ахын нэр алдар юм лээ. Намайг Мөнхбат гэдэг. За Мөнхбат тахтай таарлаа. Тэгээ Мөнхбат тах ингээд ямар ч байсан зөв сонголт хийсэн. 100 сая төгрөгийн сонголт буюу одоо усыг сонгосон. Тэгээд Мөнхбат тахтай баярлалаа. Тэгээд цаашдынх нь амьдралд нь одоо ингээд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсээрё. Тэвний бичлэг хийжсэн ах юу анзаарч ирсэн үү? Тэр бичлэгийг үзсэн би. За. Дүүн тэр контент хийдэг. Очиж хийжсэн. Ярмт хийжсэн тэр бичлэг юм бол үзсэн би. Ааха. Одоо нөгөө юу яах гэж тэмцээн удахгүй болох гэж байгаа. Тийм. Тэгээд тэмцээн 25 гэсэн үү тий? Тий. За. Ахч бүр мэддэг юм байна. 25 дуу гээл. Тэгээд уг нь би тэрнтэй бас уг нь оролцъё гэсэн уг нь бодол байгаа. Гэхдээ тэг боломжгүй болчихж байгаа юм. Миний ажил маань одоо ингээд 25 наснаа явахаар болчиход байгаа болох дээрээс тэгээд энэ бичлэг юунд тэмцээдээ бол оролцож чадахгүй болчихлоо. За. Уул нь оролцъё гэсэн бодолтой байсан юм тий. Ер нь бол багтаа бодоод бас сайн л гэвч юм байсан. Одоо тэгээд тэрийгээ тэгээд бас үзээгээд бас нэг танай контент үзсэн дараах нь бас нэг төвлөр юу гад үзсэн чи бас яг уу. Хуучны юм бас байлээ. Үдчи тэрийг тэмцээд өгөөд ирэхтэрээс нэг жоохон илтгэл хийж яагаад орё гэсэн үг юм байна. За баярлалаа. За амьдралд наад чаргал сайн сайхан бүхний хүсье. За.